Hey, зөө цанцаалгасаа тулгаа би тулгаа байна. За энэ удаагийнхаа sneaker pick суурлаараа Zoom Frag 4-ийн талаар хүрхэхээр шийдлээ. За ингэж бичлэгээ эхлүүлцгээе. За Janssen Kumbo Frag 4-ийг барьсан зургийг Nike нийтлснээр Frag 4 олон дахт илгээгдсэн. Загварыг харах юм бол Frag цувралын signature гэж хэлж болохоор урд хэсэгт байрлах 2 Zoom Air bag 3RC swoosh байгаа нь харагдаж байгаа хаа. За 9 сард $135 үнэтэйгээр худалдаанд гарчээ. За үзүүлэлт рүү орцгоё. За зуралт 8.5 он авчээ. Зуралт нь цэвэр гадаргууд дээр сайн, тоостой гадаргууд дээр арчих шаардлагатай, зарим нь арчих шаардлагагүй гэсэн байна. Хээч олон тийш. Магадгүй Frag зурлын хамгийн сайн зуралтай sneaker болж чадсан гэж хэд хэдэн ревюуд үзсэн байна. За зөөлөвч 8.2 он авчээ. Зөөлөвчийн систем нь урд хэсэг нь Phylon болон Zoom Air Pod. Хойд хэсэгт нь React зөөлөвч байрсан болтой. За урд хэсгийн Zoom Air Pod нь зөөлөн bouncy бүрш шиг мэдрэгддэг. Харин ард хэсэгт байрлах foam зөөлөвч нь зөөлөн гэсэн байна. За материал нь 8 он авчээ. Материал нь премиум биш. Маш олон mesh болон ихмэл торон материалуудыг хольж ашигласан. Гэхдээ FTK-н агаар солилцоотой хөлөнд итээхэн мэдрэгдэг гэсэн байна. Fit 8 он авчээ. Бага зэргийн урт нарийн талдаа гэсэн байна. За өргөн хөлтөө хүмүүс зөвлөхөөргүй гэсэн байна. За outdoor нь Tekko гадна уулын зөөлөн ирзээ учраас гадна талбай зөвлөхгүй гэсэн байна. За дундаж он 8.3 оноо. US 8.5 дээр 344 г байсан байна. Давлууд нэх юм бол найдвартай зуралт урт хэсгийн зөөлөвч нь бүрш шиг мэдрэгдэв. За сул тал нь уян хатан байдал нь шилдэг байж чадаагүй гэсэн байна. За Frag 4 нь Frag зурлын хамгийн дайжгүй sneaker болсон гэх үнэлгээнүүд хэд хэд харагдлаа. За ээг үнэлгээ авсан зүйлс нь зуралт, зөөлөвч болон өмсгөл. Зуралт нь өмнөх 1-2-3-аас илүү дээрсэн. Зөөлөвч нь мөн адил өмнөх бүзүүдээсээ дээрсэн. Урд хэсэгт байрлах хос Air Zoom bag нь хамгийн том давуу тал болж чадсан. Хойд хэсэг нь өмнөх бүзнүүдээсээ илүү зөөлөн болж чадсан гэсэн байна. Өмсгөлийн үед эвтэйхэн шагаа хэсэг нь ялангуяа сайн барьж өгдөг. Харин хямд материал ашигласан нь хүмүүс сэтгэл тундар байгаа болтой. Гэхдээ надад бол олон төрлийн материалыг ингэж ашигласан нь яг хав дайжгүй санагдлаа. Гадна талд байрсан 3RC swoosh нь 2 тийш хөдөлгөөнд хөлийг доктортой байдлыг хадгалахад тусалдаг. Өмнөх Frag 3 дээр урд байрлсан Air Zoom-с болоод ч тэрүү 2 тийш хөдөлгөөнд аюултай мэдрэмж төрдөг байсан гэсэн хүмүүс байсан. Frag 4 дээр энэ мэдрэмж нь хамаагүй багассан аюулгүй мэдрэмж төрдөг гэсэн байна. За Frag 4 дээр онцлох бас нэг зүйл нь урд байрсан Air Zoom Pod нь уул хэсгээр ил гарч ирсэн байгааг харж болох юм аа. За үзүүртэй зүйлд баг хагарчгаар харагдаж байгаа. Гэхдээ тэгж хадаастай шилтэй газар тоглохгүй бол энийг тиймч асуудал болохгүй хаа. Тэгтээ яг сэтгэлж байгаа сэтэл. Өнөөдрийн бичлэгийг нь хүрээд дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. За бичлэг таалагдсан бол subscribe, like, donate хийж өгсөе. Одоогоор над ямар ч donate орж ирэх байгаа.